За сайн байцгаана уу. За өнөөдрийн бичлэгээр арилжааны стратеги ямар арилжааны стратеги хамгийн хүчтэй байт юм бэ гэдэг талаар ярьж өгье гэж бодож байна. Тэгэхээр хамгийн хүчтэй арилжааны стратеги одоо би энд нэг жишээ болгоод хэдэн арилжааны стратегийн талаар оруулсан байна л та. За chart pattern ч байна, Fibonacci, Taylor support resistance гэдэг. За танаас одоо асууя. Хамгийн хүчтэй арилжааны стратеги одоо эндээс яг аль нь вэ гэж асуувал ихэнх трейдерүүд ер нь аль нэгийг шууд энэ хамгийн хүчтэй стратеги гэж хэлж чадахгүй гэдэгт бол би бүр итгэлтэй байна. Яагаад гэж хэлэхэд би өөрөө ч энэ стратегиудыг анх одоо бүгдийг нь ашиглаад үзсэн те. Тэгээд одоо олон жил трейд хийж байгаа туршлагынхаа хувьд хэлж чааш аль нэг нь ерөөсөө дангаараа маш өндөр конфирмашн баталгаа өгөх боломжгүй байдаг. Гэхдээ бүгд ажилтдаг үгэл бүгд ажилтдаг. Бүгдээрээ маш сайн стратеги бол одоо арилжаанд ашиглах боломжтой зүйлс гэсэн үг. За жишээ нь яагаад ингэж энэ стратегиуд ингэж хүн одоо ашиглаж байгаа ч гэсэн ихэнх нь одоо тоон статистикаар те 90-с дээш хувь нь алдаж байгаа гэдэг шүү. Тэгэхээр ашиглаад алдаад идэм бэ гэдэг ойлголт байна те. Тэгэхээр ерөөсөө ойлгомжтой би нэг жишээ болгоод тайлбарлавал за зөвхөн паттерн хардаг хүн байлаа гэж бодъё те. За би өөрөө паттерн бас ашигладаг шүү. Гэхдээ дангаар нь харахаар яагаад ганц стратеги яагаад өчгөн бэ гэдэг хэлэх. Жишээ нь нэг юм өсөлтийн хөдөлгөөн яваад энд ингээд флаг үүсгэлээ те. Задрал дээр нь одоо ингээд шалгахт нь орох хэвээр энд энтри хийх хэвээр гэдэг ийм сетап байдаг шүү дээ одоо дээшээ задардаг паттерн те. Тэг ингээд орох хэвээр. Тэгвэл энэ ингээд дээшээ задраа шалгах болгон дээр ороход бүх арилжаа вин байх боломжтой юу? За бүгд бай гэж яаж 50%-өөс дээшээ вин байдаг уу гэдгийг асуух гэдэг. Хэрвээ тийм байдаг бол энэ дээр риск reward бариад бүх хүн ашигтай гарах боломжтой байх гэдэг байхгүй. Яг 50% ч хүрэхгүй те. Ер нь бол бүгд мэдж байгаа. Маш бага хувьтай ингээд явах магадлал бол байгаа. Гэтэ яг дангаар нь ашиглавал маш бага хувьтай гэдгийг хэлэх гээд. Тэгэхээр винрейт бол нэлээ одоо бас тийм өндөр биш байх гэдэг те. За бусдын ч гэсэн ер нь ялгаагүй юм байгаа байхгүй. Тэгэхээр юу хэлэх гээд байгаа гэхээр ерөөсөө эдний аль нэг нь маш хүчтэй гэж хэлэх ямар ч боломжгүй байгаа. Дангаар бол маш бага винрейттэй байх гэдэг шүү дээ. Арилжаанд ялах магадлал. Тэгэхээр юу хэлэх гээд байгаа гэхээр ямар стратеги хүчтэй гэдэг юм хэрэг хослуулсан стратеги маш хүчтэй байдаг гэдэг одоо логик ойлголт өгөх гэдэг туршлагаасаа хэлж байгаа. Яаж хослуулд юм бэ гэхээр тийм. За жишээ нь би яг энэ жишээн дээр яриад байгаа юм. За ийм өсөлтийн хөдөлгөөн явуулаа. Энэ дээр ингээд ийм ойлголт өгчвөл болох юм байна. Жишээ нэг ийм тренд лайн зургийг одоо хааш ингээд уналт явж исэн гэж бод хэдүүлээ. За тэний тренд лайн зурчлаа. За тренд лайн дээр ирэхээр нь одоо 3 дахь тооч хийхтэн те 3 дахь шалгахт нь шорт орё гэдэг. Юу маань ачиж байна. За энд би нэг шалгах үед нь шорт орондоо энэ лайныг шалгах үед нь тооцоолцсон байлаа гэж бодъё те. Тэгэхэд яг энд ирэх үед нь чи шууд ингээд сэлд арчвал яах вэ? Энэ эвдэж гарч иж болно, энэ рейнжилж байгаа дэш өсч болно, унжиж болно. Маш олон магадлалаар шууд сэлд арсан одоо захиалагч нь стоп лосс болох магадлал нь маш өндөр байхгүй. Шууд вин болох магадлал нь нэлээд бага хувьтай байдаг гэсэн үг. Бүгд мэдж байгаа шүү дээ. Зурсан лайн болгон дээрээс л ойгоод байдаг бол яах вэ? Хүн болгон л энэ зах зээл дээр ч ашигтай байх боломжтой байх гэдэг нь тийм биш те. Тэгэхээр юу за жишээ нь ядаж энд юу давхар конфирмашн явах юм чи паттерн яаж харчилтай гэх гэдэг. Энд тааш ингээд өсч орж ирлээ. Паттерн яаж доош задрахт нь энэ лайныг чинь шалгаад одоо уналтын паттерн задрахт нь орчилдог гэж. Ядаж ингээ хоёр стратеги хослуулчих юм бол винрейт чинь арай дээшлээд ирнэ гэж хэлэх гэдэг. За ийм маягаар буюу одоо стратегиудыг хослуулж хэрэглэх нь винрейтийг нэмдэм маа гэдэг маш энгийн юм ойлголт өгч байгаа. За тэгэхээр би өөрөө яг ямар арилжааны стратегиэр арилжаа хийх юм бэхээр ерөнхийдөө би эндээс энэ Elliott Wave Pitchfork энтриг бол арилжаанд ашигладаг тренд лайныг ч ашигладаг. Одоо нэг 5 чартны нэг ослол дээрээ 5 чарт. За MetaTrader оруулал 7 чарт нэчдэг байхгүй. Тэгээд бүгдэн дээр нь өөрөөр шинжилгээ хийгээд бүгдийг нэгтгэж жаад нэг чиглэлд ханш одоо хөдөлгөөн явах боломжтой байвал ордер гэдэг. Гэтэ үндсэн 3 стратегиэр би арилж хийж. За тэр нь юу вэ гэхээр ерөөсөө fractal, smart money concepts, order flow. За энэ гурав яагаад маш сайн хосолж ажилт юм бэ? Энэ гурыг хослуулж хэрэглэснээр яагаад ийм өндөр винрейттэй арилжих боломжтой байт юм бэ гэдгийг би одоо тайлбарлаж өгье. Гэтэ та одоо миний өмнө нь оруулсан тийм винрейт яаж нэмэгдүүлэх боломжтой вэ? Винрейтээ хэрхэн нэмэгдүүлэх вэ гэсэн юм бичлэг манай YouTube дээр байгаа. Тэрийг үзэх юм бол
яагаад энэ хослуулж ирэхлэн хүчтэйг илүү дэлгэрэнгүй ярьсан байгаа шүү. За одоо би бол товчхон ярьж байгаа гэсэн. За тэгэхээр фрактал гэдэг одоо миний ашигладаг стратеги байна л да. За энэ болохоор яа гэм бэхээр ерөөдөө ханш хаа хүрэх боломжтой юм бэ те. Хүрэх зооныг шууд дараагийн хөдөлгөөнийг нэг баталгаажуулах бүтцүүд байна л да, фракталын бүтцүүд. Тэгээд ханш хэрвээ одоо жишээ нь нэг юм өсөлтийн хөдөлгөөн явж байгаад ингэж байгааг өсөөд явсан гэвэл жишээ нь энэ хэмжээсийг би баталгаажуулж чадах юм бол тийм үү. Шилжүүлэгчийг хараад баталгаажуулж чадах юм бол дараа нь дахиад ийм хэмжээний өсөлт явна гэдгийг нэлийн өндөр win rate-ийг ингээд таамаглах боломжтой байдаг байхгүй. Гэтэ энд бол зүгээр төлөөлүүлээд авч байгаа. Дотроо өөрөө ямар хөдөлгөөний явах вэ? Бүтцүүдтэй гэсэн загварчлалуудтай байдаг байхгүй. За тэгээ ингээд энэ бол яад вэхээр маркет одоо ингээд трендийн хөдөлгөөнийг мэднэ те. Хааш ингээд өсч ийлээ гэж бодоход энэ тасралтгүй ингээд өсөд авахгүй нэг газар дуусаад буцаад уналт нь орж ирээд уналт нь бас нэг газар дуусаад ингээд өсөж өгдөг те. Тэгэхээр энэ стратеги яа гэхээр эндээс явсан энэ хөдөлгөөн чи хаана дуусах боломжтой юм гэдгийг тодорхойлж өгдөг стратеги гэсэн. Буюу трендийн төгсгөлийг тодорхойлох. Тренд одоо би эндээс явсан тренд энд дууссан гэдгийг мэдэхгүй байвал ингээ унж ирсэн хөдөлгөөн болгоныг завсрын хөдөлгөөн ингээ байчих гэдэг нь гэсэн үг шүү дээ. Гэтэл эндээс явсан трендийн хөдөлгөөн энд дуусч байгаа шүү гэдэг ойлголтыг надад фрактал хэлээд өгчүүлэхгүйгээр энд орж ирж байгаа хөдөлгөөнийг би одоо завсрын хөдөлгөөн гэж ойлгоод дахиж байдахгүйгээр эндээс уналтын тренд эхэлж болно гэдэг логиктой буюу одоо алдах магадлал нь бас бага болох гэдэг нь да. Тэгвэл фрактал дээр нэг сул тал байна. За тэр нь юу юм гэхээр бас ингээ ханш өсчлөө ингээд тренд баталгаажаад орж ирлээ гэхэд би одоо бай явах хэрэгтэй ойлгочлоо. Гэтэл хаанаас орох нь тодорхой биш гэдэг. Энэ доороос ч орж болно, бүрийн дээрээс ч фрактал нь явчих болно хэмжээсээ. Одоо энэ хүрэх нь тодорхой болсон байлаа шүү дээ. Гэхдээ энд одоо хааш явж хат би энтрик гэж бол шууд явж болно. Эсвэл унж байгаад орж ирээд явж болно. Ийм тодорхой бус байдаг. Энтри техник жоохон муутай стратеги гэх юм уу. Гэтэ энэ хүрх цэгийг тодорхойлохдоо маш сайн тодорхойлдог стратеги байна. За тэгэхээр надад энэчнээс одоо би те маш сайн одоо ингээд хүрх цэгийг трендийг хаана дуусах хаанаас хаа хүртэл явах юм тодорхойлж чадаад байна. Гэтэл одоо entry point байхгүй болчиход байна шүү дээ. Entry-гээ хийхэд жонсол талтай. Risk reward аягүй сайн өндөр гаргаж чадахгүй. Тэгэхээр би дараагийн стратеги юу гэхээр smart money concept-ийг хослуулдаг гэсэн. Smart money concept гэхээр өөрөө нэлийн маш том логиктой ойлголттой. Энэ бүх юмын тайлбарлал бол нэлээд хугацаанд. Гол ойлголт нь юу юм гэхээр ерөөсөө энэ бол institutional order, томчуудын ордер те. Томчуудын ордерыг хаанаас дагаж орох боломжтой юм бэ гэдэг. Ордер хаана орж ирэх боломжтой юм гэдэг K level-үүд те, poison-уудыг тодорхойлж өгдөг стратеги байхгүй. Тэгэхээр энд нөгөө нэг entry хийх гэж зон тодорхойлж чадахгүйсэн бол би энэ чинээс smart money concept ашигласнараа тэр level-үүдийг тодорхойлж чаддаг болчихно гэсэн. За жишээ нь одоо энэ чинь харах юм бол би те энд нэг юм liquidity байна гэж тэмдэглэчүүл яах нь. Liquidity хамсны дараа те entry хийх юм бол маш өндөр магадaltaй явах магадaltaй байна те. Smart money concept нэг түүл биш шүү дээ. Дотор олон баталгаажуулалтын түүл байгаа л да. Нэг хэрэгслийг ашиглаад ингэ баталгаа авч болж байгаа. За тэгээд үнэхээр энэ liquidity авсан болгон шууд ингэ ханш өсчдөг гэсэн үг гэдэг. Гэхдээ яагаад энийг одоо өсөх магадaltaйг хамлаад энэ liquidity үнэхээр болж чадна гэдгийг нэг баталгааг хийв гэдэг нь гэхээр фрактал өгöd шүү дээ. Хааш хаа өрөх юм гэдгийг надад тодорхойлоод өгсөн. Тэгэхээр би дараа нь үнэхээр өсөлт явна. Sellers руу дайрч liquidity авна гэдэг баталгаа авах учраас liquidity авч байгаа ингэ баталгааг авна. Гэхдээ ингээд бас энэ чинээс liquidity хамжлыг шууд ороход заримдаа унаад явчих магадaltaй тийм. Тэгэхээр энд үнэхээр sellers орж ирж байгаа хин sellers нь одоо long талд бол buyers-ууд орж ирэх хэрэгтэй шүү дээ захиалгын хувьд. Орж ирж байгаа хин над хэлж өгд юм бэ? Илүү нарийн те маш нарийн entry stop loss баг тавих баталгааг хэлж өгд юм бээр order flow хэлж өгдөг. Order flow бол candle дотор яг юу болоод байгаа юм бэ те? Volume буюу энэ зах зээл дээр орж ирж байгаа нийт захиалгуудын тоо хичнээн үнэхээр ихсэж байгаа юм. Энд үнэхээр buyers орж ирээд байгаа юм гэдгийг нь харах боломжийг order flow болгодог гэсэн үг байхгүй. Тийм гурван стратегийг одоо ослуулж хэрэглэснээрээ win rate маш өндөр болно. Тэгээ stop loss чи бага тавина. Risk reward маш өндөр гарах айлж одоо хийх боломжтой гэсэн. Ерөөсөө логик нь маш энгийн байна. Энэ фактад бол хаашгаа өрхийг тодорхойлоод өгчнө. За entry-гээ би хаана хийх мэдэхгүй байна те. Entry-гээ хаана хийх нь smart money concept-ээр би зоонуудаа тодорхойлох чинь те. Тухайн зоон дээр үнэхээр ордерууд орж ирж байгаа юм гэдгийг order flow-аараа хараад орчин гэсэн. Инхээр win rate нь өөрөө зөвхөн нэг стратеги зөвхөн фрактал ашиглаж чинь нөхөр win rate их муу байх гэдэг шүү дээ. Risk reward муу байх. Тэгвэл ингээ ослуулаад эргэлчихээр win rate чинь бага болоод stop loss чинь бага тавигдаад risk reward-ийн хэмжээ одоо хамгийн багадаа 1.1 харц 3-аас дээш болоод ирдэг гэсэн.
За иймэрхүү арилжаанууд хийж байгаа юм. За тэгээд ерөөдөө ингээд ярихаар хамархан санагдаж байгаа тийм. Чи яг ингээд одоо танд одоо нэг асуулт байх хэрэгтэй одоо үзэж байгаа юмст. Чи үнэхээр энийг баталж харуулсан юм уу тийм? Энэ үнэхээр ажилт юм уу гэдэг нэг өөрөөсөө бас баталгаатай харах хэрэгтэй болоод байна шүү дээ. За тэгэхээр би юу хэлэх гээд байгаа гэхээр за манай энэ Telegram-ийн public channel байна тийм. Энэ дээр бол би өөрийнхөө арилжааны таамаглалуудыг 23 оноос хойш хуваалцаад явж байгаа хаа. 23 24 оноос хойш арилжаа шинжилгээнүүд ингээ хаваалцсан. Эндээс ороод харж болно. Энд бол миний Telegram дээр байгаа бүх таамагуудыг хүмүүс өөрсдөө энд байгаа одоо 2000 гарсан, 2000 гаруй бүгд харж исэн буюу баталгаатай гэсэн үг одоо. За ингээ 2000 чи эзэн нисгэсэн юм бэ. 23 онд энэ чаналыг эхлүүлчихсэн байна те. За тэгээ энэ арилжааны таамаглалуудыг харах юм бол миний арилжаанууд яаж хийгддэм бэ? Хэр венериттэй байд юм гэдэг нь тодорхой харагдана. За яаж харуулах вэ? Томруулчмаар байна. За ингээд томруулж. За жишээ нь энд би EuroJP дээр таамагсан байна те. Шортлоо. Энд ямар нэгэн edit хийгээд засварлаад идэг могт байхгүй. Яг тухайн цаг үед нөгөөд явж байгаа. Энэ хүмүүс энэ олон мянган хүн харж байхад одоо те. Тэгээд нэг юм угаасаа тийм залжимлжуулт хийх боломж үүсэх. За энд үнэн гэсэн таамаг оруулсан байна. Энд ойл өснө гэсэн таамаг оруулсан байна те. Тэгээ би дараа нь үр дүнгуудын шууд оруулаад авчдаг. За энд USDGP энэ бол энд одоо нөгөө нэг сургалтын цуусан хүмүүстийг оруулсан ID таамаглал оруулсан байна. Хамт одоо арилжаа гэдэг ингээд ийм арилжаа хийлээ гэдэг. За EuroJP нөгөө нэг энд оруулсан таамаглал чинь яаж бийсэн бэ гэдгийг энд үр дүнгийн ингээд оруулсан байна шүү дээ. За TP1 TP2-аар ингээд авч байна гэдэг. Гэх мэтлэн ингээд харах юм бол за энд одоо яасан бэ? Саяны таамаглал чинь явсаар байгаад энд TP2 зон дээр ирсэн шүү. Гэхдээ би TP1 TP2 гэх зоонуудын зааж авчдаг те. За гэх мэтлэн ингээд зөндөө таамаглалууд байгаа. Тэгээд бүлгээд орол. За энэ одоо жишээ нь. За нөгөө синтетик индекс дээр нэлээд их оруулдаг гэсэн тухайд бас. Одоо ч синтетик дээр байрлаж явж байгаа л та. Энд өсөлтийн хөдөлгөөн ингэж орно гэдэг чинээс тэмдэглэсэн байна те. За нөгөө синтетик индекс дээр чинь тэгээд яасан бэ? Яг тухайн өснө гэсэн зон дээр өссөн ингээд өсөлтийн хөдөлгөөний явлаа ингээд баталгаажуултуудаа оруулсан байна те. За энд ямар таамаг оруулсан бэ? За Vol 75 дээр өснө гэдэг юм таамаглал оруулсан байна те. За өсөлтийн хөдөлгөөний яаж авсан шууд яваа TP авсан байна шүү дээ. Гэх мэтчлэн ингээд үр дүнгуудыг шууд хуваалцаад явсан байгаа. Харах юм бол бүгд байгаа гэсэн үг. Тэгээд энд одоо үр дүнгууд ингээд явж байна. Завшгүй жоохон таамаглалууд харуулж. За энэ одоо чинь Vol 75-ны айдаа чинь TP2 ингээд авсан шүү гэдэг энд оруулсан байна тийм. Нүүд дээр байсан таамаг байна. За гэх мэтчлэн энд зөндөө таамагуд байгаа маань USDGP одоо энэ чинээс long орчин байна TP1 TP орчин юм байна гэдэг. Энэ ID-г энд оруулсан юм шүү дээ. За USDGP за энд ингээд бай орж байгаа шүү. Таамаглалаа оруулаад үр дүн сая доор одоо хаанасан бэ? Энд байна шүү дээ. Үр дүн энэ биелэлтэн TP1-ийг авцсан TP2 руу явж шүү гэдэг ингээд. За энд ингээд TP2-ыг авч байгаа юм байна тий. За энд юу вэ? За crash 1000 энэ зон дээрээс short орно гэдэг оруулсан. Гэх мэтлээ ингээд зөндөө таамагуд байгаа. Биелэлтүүд нь ямар байсан тэр тухайн үед харж ирсэн хүмүүс бүгд мэдж байгаа тий. За crash 1000 дээрхэд одоо энэ short арилжаанд орсон. За энэ иймэрхүү таамаглалууд би сүүл дээрээс өхөө байцсан байгаа маржин шахаж магсан юм уу тий. За энэ бол 75-ыг энд long орлоо гэдэг тий. За 75 long орсны дараа энд нэг stop loss болоод дараа нь дахиж ороод TP боллоо. За энэ юу вэ? За Швейцар франкийн энэ тий. За энэ чинээс өснө гэдэг. За ингээ үр дүнгууд байнга оруулаад авчихдаг. За энэ эцсийн таамаг нь өгсөн. За энэ жишээ нь яг энэ зон дээрээс үнэн TP1 TP2 TP3 ингэж байрлууллаа гэх тий. Үр дүн хаана гарч ирж байгаа нөхөр энэ TP1 дээр хүрчлээ шүү. За тэгээд өөрч одоо. За гэх мэтлэн зөндөө таамагуд за манайхан гүйлгээд харууллаа. За энэ ZD кад шинэ өмнө одоо энэ таамаг нэг өмнөг оруулсан юм TP3-аас хүрчиж байгаа юм шүү дээ тий. Ингээд TP2 даа хүрчиж байгаа юм байна. Нэг энэ ч одоо хэдтэй арилж ирсэн тэрийг бас бичих байх шиг. Гэх мэтлэн ингээд зөндөө таамаглалууд байгаа бүгдийг гүйлгээд үзэж байна. За гэхдээ би stop loss зогсон бол зогсон.
тип авсан бол авсан гэд яг result-ын яг өмнө ботор нь оруулдаг байх ш. Тэрийг бол энэ Telegram-д байгаа бүх хүмүүс мэдж байгаа, бүгдээр мэдж байгаа тийм. Гэхдээ ерөөхдөө маш өндөр win rate-тэй. Үнэхээр энэ ярилж байгаа стратеги нь өөрөө юм өндөр win rate-тэй стратеги. За энд хүмүүсээс ирсэн нөө чат матыг бас тухайд оруулжсэн байна тийм. За энд одоо юун дээр байна? За Audi Швейцар франк ингээд сэлгээ айтай оруулсан. Таамгийн дагуу ингээд орууллаа. Үр дүнний чинь хэсгэлээд айлсан байна. Энэ тийм. Чинээс үнэлтийн хөдөлгөөн за жоохон дэш гарч ирээд иргэн онгоо байна гэдэг. За Step Index байна. За энэ бол 15 дээр, бол 25 дээр энэ short ID өгсөн. Биелэлтний сая чинь TP авч шүү дээ. Гэх мэтчлэн ингээ харах юм бол маш олон таамаглалууд байгаа юм байна. Win rate нь ямар өндөр байсан ч тодорхой байгаа. За энд одоо энэ бол 75 дээр long ID орууллаа. За энд stop loss болсон тийм. Тэгээ stop loss болсон бол болсон гэ яг бодтоор нь оруулдаг. Гэхдээ нэг их stop loss болсон арилжаа цөөхөн байгааг та тарж байгаа тийм. Ерөнхийдөө одоо хит өндөр win rateтэй юм байхаар зарим хүмүүс одоо би сүүлийн үед ер нь ингээд ID оруулахад болчиход байгаа байхгүй. Яг юм сигнал маяг. Одоо энэ ерөнхийдөө би уг сигнал өгч зорилготой биш. Хүмүүст ингээд юм боломжтой бидний шүү ийм стратеги. Ер нь бол айгүй нарийн тайлбарлаад жишээ нь тийм. Ийм зоонууд үүссэн байна. Энд дээрээс нь ороорой гэдэг ингээд одоо юу нэр чи мэдлэг олох зорилготойгоор энэ зүйлүүдийг хийж байгаа байхгүй. Гэтэл юу болдсон гэхээр ингээ яг сигнал маягийн болоод сүүл рүүгээ те. Тэг хүмүүсээс ирсэн чатнууд ихэнх нь уг нь өндөр win rate болохоор тухайн үед шүү зэ. Одоо дандаа баярлалаа гэд надад бол уг нь их гой санагдчихсан. Гэтэл юу болсон юм бэ гэхээр нэг gold дээр нэг айдаа өгөөд нэг за яг жишээг нь ярьчих те. Юу болсон юм бэ гэхээр нэг хүн одоо тухайд $500 илүү тэрийг цэнэглээд ингээ яг орос ID болгон дээр маржин шахаад өндөр одоо айгүй өндөр эрсдэлтэй арилж ийсэн ба. Тэг $30,000 болгоцсон байсан л та. Тэг дараа нь нэг удаагийн юм алдагталтай одоо юм ID оруулсан чинь тэрэн дээр одоо энэ баг мөн баг та. За энэ байна. Энэ дээр ингээд насаа шатацсан байсан. Тэг надраа бичээд чи үнэхээр юм сайн арилж байгаа одоо таамаглаа өгч чинь. Гэхдээ би ингээд одоо өөр эрсдлээ бариаг нөгөө тэр хүний буруу боловч надад амар хүн дээр тусч байгаа байхгүй. Би яг ингээд сигнал шиг одоо эндээс сэл орно ингээд стоп лосс ч юм байна гэж нуралдаг боловч хит ингээд өндөр win rateтэй байхаар хүмүүс маржин шахах хүмүүс айгүй өндөр байгааз олон байгааз гэсэн. Тэгээд тэр нь надад жоохон тийм сэтгэл зүйн хувьд хүнд туссан. Нэг хүнд худлаа хэмэлчиж байгаа юм шиг. Тэгээд худлаад хамгүйгцэндөө өөрийгөө буруутгаад байгаа юм шиг. Уг нь бол юм байхлах процесс тийм. Миний хувьд бол стоп лоссоо тавиал орно алдагдлаа хамгаалах нь ямар ч асуудал. Гэтэл цаана харж байгаа хүмүүс шал өөрөөр харж эхэлж байгаа юм тийм. Зорилго маань үгүй сигнал биш мэдлэг болох байтал ингээд буруу зүйл рүү бас харуулдаг юм уу гэсэн бодолтойс учраас одоо ID-нуудаа ингэж оруулах нь сүултээ болж эхэлсэн байна. Одоо сүүл рүүгээ зүгээр одоо иймэрхүү таамаглалууд оруулж байгаа шүү дээ. Одоо мэднэ. За ийм зоонууд байна. Энэ зооныг хэвдүүл ингээ хааш өсгөр байна. Энэ зоон дээрээс бол rejection орж ирэх юм. Гэхдээ баталгаагаа аваарай. Одоо сүүлийн үед таамаглалууд ерөөсөө иймэрхүү маягаар өгч эхэлж байгаа юм. Тэрнээс шууд long дараа sell дараа stop loss тийм биш үү гэсэн юм өхөө болсон гэсэн үг. Зөвхөн үр дүн гарах юм бол юм байна те. За тэгээд risk reward-ын тал дээр та одоо хаарлаа шүү дээ. Шинэ нь одоо юу вэ? USDGP дээр ингээд ийм volume profile харах юм бол те ийм өндөр long талтай явах магадлал өндөр байна гэдэг ингээд харуулсан шинжилгээний юу байна. Тэгээд үр дүн энэ хаана. Одоо энэ чинь хэсэгтээ шууд өсөлтийн хөдөлгөөнд ингээд яваад эхэлсэн байна те. Энэний үр дүн өөр бисэн болчихлоос. За энэ USDGP тэгээс мань TP авсан шүү гэдэг үр дүнгийн оруулсан шинжилгээний арга барил ямар баталгаа авсан. Би энэ trend confirmation-ийн талаар хичээл орсон. Тэрийг яаж авч байгаа талаар жишээг нь бас ингээ оруулж байгаа байхгүй. Би бол айгүй олон стратеги ингэж хослуулж хэрэглэдэг байхгүй. За тийм байна да. Тэгэхээр ингээд risk reward бол маш өндөр гаргаж харилж боломжтой юм гэдэг бодлого гэдэг. Одоо шанирынхаа бас юм харуулчвал бас болохгүй л байна та. Хүмүүсийн хувьд чад. Яаж нөхөр ийм өндөр risk reward-ууд гаргаж арилждаг стратегийг сурчаар фанд дээр ерөөсө ихэнх нь маш сайхан амжилттай байна. Ягаад гэхээр ерөөсө энэ риск фандын данс ч өөрөө маш том дүрмтэй тий. Тухайн дүрм нь бол ерөөсөө риск бариад тогтмол өсөлт үзүүлж чадах трейдерүүд айгүй том давуу тал үүсгэж өгöd байгаа байхгүй. Тэгээ том одоо баланстай дансан дээр альж боломж өгч манайхаа ихэнх нь иш ороод амжилттай байгаад одоо намайг бас баярлуулж байна. За юм байна. За ерөөдөө бол арилжааны стратеги гэдэг ингээ хослуулж хэрэглэнэ.
win rate гэдэг зүйл маш сайн нэмэгдэж юмаа гэдгийг л хэлэх гээд байна. Тэгээ баталгааг би харууллаа тий. За юм байна. За тэгээ ерөөхдөө би өмнө бас нэг сургалт яаж хийсэн гэхээр 23 оноос сая юм оруулж гисэн байна тий. 23 оноос гэсэн. Тэгээд 24 25 он нэг сууя гэсэн одоо энэ аргыг суралцъя гэсэн хүмүүстүүд бол заасан ба. За одоо бас нэлээдгүй хүмүүс асууад байгаа тий. За тэр хүмүүстээ хэлэхэд бол үнэхээр би бол ийм стратеги хүрээнд л заана. Гэхдээ маш системтэй эмэг зэгстэйгээр нэг нэгээр нь бүлэг болгоод хамгийн зүйлд нь яаж ингэж хослуулж ашиглах юм бэ гэдгийг хүртэл нь ингэж заадаг байгаа. Суралц хүсэлтэй байвал одоо энэ YouTube-ийн доотлолт нэг Telegram-ийн линк байгаа. Тэр линкээр надтай холбогдоод тэгээд суралцах боломжтой шүү гэж хэлэх гээд. За баярлалаа.